Hello, самацгаано. Цэнэкагийн channel дээр тавтамжаар мэргийн хаамшлагын шинэхэн форматтайгаар та бүхэндээ иргэн ирж байна. Тэгээд ойрт ерөөсөө гоё терапичлаг хийгээгүй. За тэгээд бид бүгдийн амьдрал ерөнхийдөө маш их юм өрнөлтөө цаг үе болж байгаа гэж ерөнхийдөө гадарлаж байна. Тэгээд энэ уншлаган дээр 3 хүзрийн сонголттой уншлага хийх гэж байна. Тэгэхээр 3 хүзэр маань харагдаж байгаачлан эхнийх нь Chariot, за хоёр дахь нь Ace of Swords, тэгээ гурав дахь нь King of Cups гэсэн юм 3 өөр энергитэй, өөр утга агуулгатай, өөр зурагтай хүзрийн сонголтууд байна. Тэгээд магадгүй та хэдийнэ шууд хараад сонголт хийсэн байж магадгүй. За сонголтоо хэрвээ хийгээгүй байгаа бол гүнзгий сайхан амьсгал аваад амаараа магадгүй гаргаад за тэгээд ерөнхийдөө энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстэй гэж хэлэх юм бол анхаарлаа нэлээд сайн дотгошоо төвлөрүүлж агаад өөртөө ганцаараа байхаар өөрт нь хин садаа болохооргүй тийм нөхцөл орчинд үзээсэй гэж ерөнхийдөө бас зөвлөж байна. Тэгэх юм бол хамаагүй илүү үр дүнтэй уншлага болно. За тэгээд хэдүүлээ шууд энэ бичлэгийг хийнгээ хамтдаа хийнгээ би картуудаа ерөнхийдөө хойлж гаргаж ирэх байгаа. Тэгснээр илүү энергийн хувьд та бүгдэд ойлгомжтой илүү бас одоо мэдээлэлд дамжуулахад төхөн байх юм болов уу гэж ерөнхийдөө бодож байна. Тэгээд хүлээцтэйгээр хандаж авна. Яг ингээ бүх юм ингээ дэлгэгдсэн уншлага ерөнхийдөө айгүй их юм Монголд үздэг. Би тэрийг ойлгож байгаа. Магадгүй цаг хэмнэдтэй ямархан байдаг ч гэсэн яг юм мэргийн ерөнхийдөө уншлагын үйлчлэг аавна гэдэг нь яг энэ холих процесс ч гэсэн тухайн одоо хүндээ хамааралтай байдаг байгаа болохоор яг бичлэгнийхаа дундуур ерөнхийдөө шууд холиод хүзрүүдээ гаргаж ирье гэж бодсон. За би шууд эхний группийнхаа ерөнхийдөө уншлагыг аль хэдийн холиод эхэлсэн байж байна. Эхний группийн маань хувьд гэх юм бол Chariot хүзэр гарч ирсэн нь ямар утгатай юм бэ гэх юм бол айгүй юм хөдөлгөөнтэй амьдрал нь ойр тийм хөдөлгөөн ихтэй өөрчлөлт магадгүй ихтэй. За заавалчгүй өөрчлөлт гэхээс илүү юм хөдөлгөөн ихтэй байсан болов уу гэж бодож байна. Магадгүй хурдцтайгаар ямар нэг юм өөрчлөлт амьдралд нь гарч ирсэнтэй эсвэл хурдцтайгаар нэг газараас нөгөө газар руу шилжсэн. За энэ нь амьдралынхаа ямар ч талбар дээр байж болно. Харилцаа, ажил, амьдрал, за ерөнхий амьдрал, за тэгээ дээрээс нь сэтгэл санаа, магадгүй сэтгэл санаагаар унтсан байж агаад гинт айгүй юм сэтгэл санаагаар дэвшилдэг ч юм уу те. Эсвэл оюун санаа ухааны хувьд ч гэсэн за эхний группийн маань хүзрүүд ингээд эхнээсээ унаад гарч ирж байна. Ямартай ч маш их юм өөрчлөлт ихтэй үе байсан амьдралын экзэгтэй гэх юм уу? Нилээн юм эмоц ихтэй сонирхолтой үе байсан бололтой. Хоёрыг гаргахгүй. За эндээс болгоцсон. Айгу өөрийнхөө сүудэртэйгээ ажил хийсэн бололтой. Өөрийнхөө муу талуудтайгаа, өөрийнхөө харанхуйтайгаа магадгүй нүүр тулахад хамгийн хэцүү бэрхшээлтэй те хинч тэгж доторхоос одоо нүүр тулахад бэрхшээлтэй байдаг зүйлүүдтэйгээ нэлээд сайн ажиллаж өөртөө танилцаж өөрийнхөө шинэ дүр зургийг магадгүй нээж илрүүлж тэрнийхээ араас илүү хүчрхэг эрч хүчтэй за энерги дүүрэн хөдөлгөөнтэй амьдралд орсон харагдаж байна. Мэдээж энэ хөдөлгөөн нь хоёр талтай. Хит хурдан мэдэж хөдлөх юм бол бид бүгд
одоо яг нөгөө анхаарах хэрэгтэй зүйлүүдээсээ жоохон анхаарал сарнаад хитрхи огцом хөдөлгөөнүүд хийх гээд байдаг тал байгаа. Тэгэхээр миний өгөх зөвлөгөө гэх юм бол мэдээж хөдөлгөөнд орсон нь маш хэрэгтэй чухалч гэлээ бас нөгөө төвөр ямар нэгэн зүйл дээр хитрхи нөгөө хурдан ингээд очоод ямар нэг юм алдаа гарчих үедээ эсвэл хүн гомдоочих үедээ гэдэг сэтэл маш хүчтэй орж ирж байна. Магадгүй та хит ирч хүчтэйгээр амьдралаа өөрчилсөн ч юм уу ямар нэгэн шийдвэрээ гаргаад ингээд нэг тийшээ хөдлөхөд тэр дунд нь ямар нэгэн хүмүүс таны ойр дотны хүмүүс эсвэл ойр дотны биш ч гэсэн зүгээр хамааралтай хамсаатан хүмүүс гомдчих үедээ тэр хүмүүс таны тэр хөдөлгөөнөөс хохирчих үедээ гэдэг анхааруулгыг бас өгье. Тэгэхээр нэлээд одоо хумсартаагаар хөдлөөрөө гэдэг хамгийн гол зөвлөгөөг би өгөхгүй л байна л да. Яагаад гэвэл хэдий маш хөдөлгөөнд хурдтай ороод ингээд нэг газараас нөгөө газар руу богино хугацаанд очоод тэр нь ингээд амжилттай байж болох ч гэсэн эргээд харсан чинь ингээд янз бүрийн юмнуудыг баллцсан тий сүдгцэн эсвэл унгаацсан одоо ингээд хит хурдтай явснаасаа болоод зарим зүйлсүүдэд анхаарал хандуулахгүйгээр тэр зүйлүүдийг баллцсан байх вэ гэдэг ерөнхийдөө утга санаа. За тэгээ та бүгд ойлгож байгаа гэж би бодож байна. Хамгийн ихний гарч ирсэн хүзэр маань Имдүрга гэд дайны эмэгтэй бурхны хүзэр гарч ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө энэ хүзрийг хараад за тэгээ тайлбарыг нь уншаад ерөнхийдөө нэлээд өөрийнхөө харанхуйтайгаа ажилласан юм байна гэж ерөнхийдөө ойлгосон. Таны амьдралд хэрвээ урд нь маш олон юм төрлийн тулаан ихтэй, дайн ихтэй тэ ийм сэтгэл зүйн ч юм уу, оюун ухааны ч юм уу, за эсвэл ийм бүр бит материаллагч байж болно шүү дээ. Тэ дайн өрнөж байсан нь мэдээч одоо ингээд таны гарт биш зүгээр ингээд гаднах ертөнцийн дайн гэж ойлгож боловч нөгөө талаасаа ялтчгүй таны дотоод тэр нөгөө сэтгэл зүйн байдал за тэгээд тэр хумсрын байдал гэх мэт сая дундуур нь баг зэрэг тасарчлаа. Яг Mercury retrograde бод гарагийн эргэлт болоодсэн чинь ерөнхийдөө юм техник технологитой нэлээд жоохон гацалт үсэд энэ бичлэгийг хийхэд бас нэлээд төвөгшөл гарч байна. За тэр жахав. Би юу ярьчлаа. Тийм тэгэхээр нөө таны гаднах амьдралд болж байсан, өрнөж байсан дайн таны дотор байсан дайн гэсэн үг л дээ. Тэгэхээр таны дотор дайнтай байсан болохоор таны гаднах амьдралд бас ингээд дайнтай байгаа юм шиг ерөнхийдөө өрнөж байсан гэсэн үг. Тэгээд өөрийнхөө тэр дайн болоод байгаа тэр доторх сэтгэлийнхаа, доторх одоо дал тухамсрынхаа тэг бүх харанхуй дийлхэд хэцүү, нүүр тулахад хэцүү зүйлүүдтэйгээ ингээд харанхуйтайгаа өөрөөгөө уулзраа олчингууд сүүдрийн ажил хийчингүүд сүүдрийн ажил shadow work хийчингүүд ерөнхийдөө доторх данжин ч ингээд гой намжаад гаднах амьдралын маань ч гэсэн ерөнхийдөө дайн ингээд буураад тэг гой амар амгалан багаар мэдэрч сурж илүү амар амгалан байхыг сурж эхэлдэг. Тэгэхээр яг таны амьдралтыг тийм өөрчлөлт ойрын хугацаанд болжээ. За дараагийн хүзэр маань болохоор үхлийн хүзэр гарч ирсэн. Бүү гараа энэ бол ерөнхийдөө нэлээд юм таата хүзэр гэж бас хэлж болно. За тэгээд ийм сарнайн бас хүзэр доошо харж гарч ирсэн боловч ерөөсөө доошо харж гарч ирсэн юм шиг харагдахгүй маш үзэсгэлэнтэй харагдаж байна. За өхлийнхаа үзрээ талаар эхлээд яриа л да тийм. Үхэл гэдэг бол зүгээр юм амьдралын байгалийн маш юм natural байгалийн зүйл. Бид нар түрхэн үнэн, хөхөн үнэн тэгээд ихэлсэн зүйл дандаа дуустдаг. Юу ч одоо ингэж мөнхийн байдаггүй те. Тэгээд үхэл маань ерөнхийдөө маш үзэсгэлэнтэй байгалийн юм процесс байдаг буюу яг дуусах ёстой юм дуусах цагтаа дуустдаг ч юм уу те. Ерөнхийдөө таны амьдралын магадгүй өмнөх тэр хувилбар үхээд дуусаад таны
амьдралдаа өөртөө авч явдаг тэр өмнөх эго, өмнөх одоо дүр төрх чинь үхээд шин магадгүй та төрсөн гэж би бол ойлгож байна. Тэгээ та бас тэгж мэдэрч байгаа гэж бас яг мэдрэгдэж байна. Тэгээд өмнөхтөөгөө мэдээж нөгөө салах явцсан хэцүү байсан ч гэсэн өмнөх төр дүрээ хаяад тэгээ өмнөх амьдралаа хүлэхэд мэдээж одоо гонигтай сэтгэлтэй юм хүнд байгаа ч гэсэн тэр бол юм зайлшгүй шаардлагатай таныг дараачийн бүр гоё үзэсгэлэнтэй шат руу аваачих үйл явц гэдгийг та бас өөрөө мэдчихсэн болохоор ерөнхийдөө тэрийг бас нэлээд сайн хийж тавьж явуулж чадсан юм шиг бас санагдаж байна. Гэхдээ мэдээж тавьж явуулсан гэдэг нь ингээд амар амархан байсан гэсэн үг биш шүү дээ. Баяртай гэл ингээд зүгээр хаалга хачдаг зүйл үйл явц биш. Маш юм гонигтай ч гэсэн магадгүй юм хамаарал attachment сэтгэлийн юм одоо холбоостой байсан ч гэсэн тэр бүгдээсээ одоо ингээд салах ёс хийя гэдэг ерөнхийдөө амьдралаасаа тавьж уулсан харагдаж байна. За тэг ямар ч тач би танд баяр хүргэе. Маш юм өөрчлөлт ихтэй цаг үеийг туулсан нь бол ялцчгүй мэдрэгдэж байна. Тэгээд энэ бүхэн таны яг бүр ингээд том зураглалаар бол маш юм ач холбогдол бүхий өөрт тань хэрэгтэй маш одоо сайн зүйл болсон гэдгийг бас давхар сануулж хэлээ. Тэгээд аль болох бас өөртөө ч гэсэн багаар урамшаад баяр хүргээд үнээсээ магадгүй өөртөө бахархаад илүү гоё урагшаа эргээр шинээр гоё амьдраараа гэж бас хэлмээр санагдаж байна. За дараагийн гарчсан 3 хүзэр маань болохоор ийм 3 spirit animal-ийн хүзэр гарч ирсэн. Нийгэмтэй айгүй холбоотой үйл явц байсан юм байна. Магадгүй нийгэмдэх та өөрийгөө бусдад таниулдаг дүрээ өхүүлсэн болов. Эсвэл ямар нэгэн ажилласаа салсан. За эсвэл ямар нэг юм хүрээллээсээ найз нөхдийн хүрээлэл ч юм уу ямар нэгэн тодорхой юм нийтийн нийгмийн хүрээллээсээ магадгүй хагцсан. Өөрийгөө тэнд ерөөсөө надад дахиад гацчихлаа. Шөнийн цагаар маш их сэрүүн байсан бололтой. Магадгүй нойрон муу байсан болов эсвэл ерөнхийдөө тийм унтахаас илүүтэйгээр маш их юм бодож эргцүүлж өөрийнхөө доторх эмоц, өөрийнхөө доторх юм санаагаа боловсруулсан болов гэж бодогдож байна. Дээрэс нь бас айгүй юм сонин хачин зүүдэлсэн байж магадгүй. Зүүдүүд нь бас нэлийн ач холбогдолтой байсан гэж бодогдож байна. Ерөнхийдөө далд ухамсараас нэлийн олон юм ингээ гаргаж хаяад тэрийгэ зүүдээрээ дамжуулж боловсруулад. За тэгээ эцэст нь бол ингээд ерөөсөө маш юм unicorn шиг юм нэг ивэртэй морь шиг тэгж хэлдвэл монголоор буруулсан бол уучлаарай. Unicorn шиг мэдрэмж авч байгаа бололтой ерөөсөө хаач ямар ч юм газар харьяалагдахгүй байгаа мэдрэмж ганцаархнаа л яг бахан юм эвэргүй морь дунд ганцаархан нэг ивэртэй байгаа төрлийн мэдрэмж авч байгаа юм болов. Гэхдээ тэрэндээ бас ингээд гээд тасан зохицоод хүлэн зөвшөөрж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ бол одоо мэдээж одоо хамаарахдахгүй байх харьяалагдахгүй байх бусдаас онцгоос одоо мэдрэмж авах яг сайн муу хоёр аль талтай зоосны хоёр тал шиг. Гэхдээ яг энэ тохиолдлын хувьд бол яг энэ уншлагын хувьд бол танд аль болох юм өөртөө эргээр хандаараа амьдралдаа эргээр хараараа энэ өөрчлөлтийн хөдөлгөөнд аль болох юм таата. Тэгээ өөртөө бахархалтайгаар ерөнхийдөө туулаарай гэж би хэлмээр байна. За тэгээ сүүлийн 2 хүзэр маань болохоор танд өгөх 2 зөвлөгөө. Нэг нь болохоор үнэнч буюу одоо шудраг шулуухан жинхнээсээ харилцах honesty тэгээд харилцаа. Зүгээр л ерөөсөө ойлгомжтой харилцаан дээрээ ямар ч харилцааж болно. Гэр бүл, найз нөхөд, за ажил одоо нөхдүүдтэй хайр дурлалын хосын харилцаа. За ямар ч төрлийн харилцаа байж болно. Өөртөө ч харилцаа орно. Тэр бүгдтэй та маш юм үнэнчээр
өөрийнхөө яг байгаа үннээрээ ерөнхийдөө honest тий ийм чин сэтгэлээсээ үннээсээ байх хэрэгтэй гэсэн хоёр хүзэр гарч ирлээ. Тэгээд үнэн ч ерөнхийдөө байснаар чин сэтгэлээсээ бүх юмд хандаж ингэж доторх тэр байгаа мэдрэмжээрээ ерөнхийдөө илэн далангүй нээлттэй байснаар таны амьдрал дах бусад зүйлс танд мөн ийм илэн далангүй нээлттэй үнэнч сэтгэлээрээ шудраг шулуухан байх болно. Харилцаанууд бол маш чухал байна. Ер нь бол саний юм хөдөлгөөнд магадгүй таны харилцаанууд нэлээд жоох юм гэмтэл аваад, даймаж аваад те магадгүй зарим хүмүүс гомдоод, магадгүй зарим хүмүүс үл ойлголцоод, зарим хүмүүсээс харилцаа ингээд жоохон холдсон ч юм уу. Ерөнхийдөө мэдээч ингээд өмнөх хуучин дөрөв эхүүлээд шинэ дүр гаргаж ирж байгаа болохоор мэдээж амьдралаасаа явуулах хэрэгтэй байгаа хүмүүсийг бол явуулах нь ойлгомжтой. Гэхдээ бүр бүгдийг магадгүй та явуулчихсан бол буцаж ирэх хэрэгтэй байгаа. Сэргээх хэрэгтэй байгаа. Тасалсан холбоосоо буцааж ингэж одоо эдгэх хэрэгтэй байгаа харилцаанууд бас байгаа харагдаж байна. Мэдээч цөөн талдаа орно. Хинх нь бол магадгүй салаад нөгөө ийм хугацаанд дууссан тийм хүнс шиг хугацаанд дууссан харилцаа байсан байхаа. За тэгээд уншлагаа сонссонд баярлалаа. Та бүгдэд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Комментор гоё сэтгэлдүүлдээгээрээ тэгээд дараачих хавчлагээр уулзцгаая. Хай. За 2 дугаар группийг үзрийг сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө нэлээд шийдсэн харагдаж байна. Магадгүй сүүлийн өнгөрсөн хугацаанд амьдралынхаа талаар өөрийнхөө талаар маш том нэгэн зүйл дээр шийдвэрээ гаргаад сэтгэл шулуудна гэдэг шүү дээ. Сэтгэл шулуудсан ерөөсөө л яг нэг л зүг рүү зориод гэхдээ яг ч юм надад төрж байгаа мэдрэмж нь болохоор уул нь жоохон нөхцөл байдлаасаа холдоод одоо байгаа газараасаа баг зэрэг хэдэн алхам хойшоо бүр болж ивэл бүр ингээд утсаар мапыг ингээд томсгоод хардсан шүү дээ тий. Тэрэн шиг нилээн холдож жоод хараад үзвэл яаж ийна гэдэг зөвлөгөө өгч байна. Яагаад гэвэл магадгүй таны одоо энэ шийдэмгий байгаа байдал чинь хэдийгээр танд ирч хүч те урам зориг нэг юм дотоод хүч өгж байгаа юм шиг боловч бас зөвхөн нэг өнцөг рүү яг нэг үзүүртэй сэлэм шиг ерөнхийдөө зөвхөн нэг өнцөг рүү л ерөнхийдөө харж байгаа шүү гэдэг мэдрэмж нэлээд төрж ийн. Тэгэхээр ер нь бол одоо жоохон төр зогсоод төр паузлаад нөхцөл байдлаасаа өөрөөсөө амьдралаасаа жоохон ингээд холдоод тэгээд бүх юмыг бусад хүмүүсийн өнцгөөс магадгүй за эсвэл ингээд өөрийнхөө амьдралыг кино үзэж байгаа мэт төсөөлөөд кино үзээд тэр кино өөрт нь ямар ч хамааралгүй кино ингээд бид нар үзээд яг нэг юм нейтрал саармаг үзэл бодлоор ерөнхийдөө хандаж чаддаг шүү дээ 3-4 хүний дээр. Яг тэрэн шиг жоохон ингээд хараад ажиглаад үзээрэй гэдэг зүйлийг бол хэлмээр байна. За окей, дараачийн гарч ирсэн хүзэр маань болохоор Карма Дакини гэдэг юм сонирхолтой буддын шашны хөдөлгөөлтөө. Тэгээд энэ хөдрийн маань зөвлөгөө нь юу вэ гэхлээр дотроо байгаа тэр атаархал, хорсол, за ямар нэгэн юм таагүй хурц үзүүртэй мэдрэмж тэрийг өөрийнхөө болж үтж байгаа амьдралдаа ингээд бий болгож бүтээсэн зүйлүүд дээр төвлөрч тэр дотроо байгаа онцгүй үзүүртэй мэдрэмжээ
өөрчлөөрөө тий солиороо сөрөг биш илүү эрэг мэдрэмжээр, эрэг бодлоор, эрэг одоо харах өнцгөр ерөнхийдөө өөрчлөөрөө. Ялангуяа атаархал. За магадгүй харталт. Гэхдээ илүү атаархал гэдэг үг яг энэ дээр тодорхойгоор орж ирсэн байна. Магадгүй өөр хүмүүсийг хараад тий амьдрал нь атаархмаар санагдаад тэр нь таныг юм бачууруулад ч юм уу дотроос ч нь хатгаад тэгээ та бас тэр эргүүлээ тэр хүмүүсийг ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг хатгамаар санагдаад тий. Тэгэл яг нэг юмний араас дараачийн сүрэг зүйл гэдэг шиг сүрэг юмны араас сүрэг юмны араас сүрэг юм гэдэг шиг таны одоо эрүүл мэнд бие хаад ч гэсэн ерөнхийдөө маш муу. Тэгэхээр тэгэл энийг ингээл тэ бити сүрэг бай эрүүг агичлэхээр жоохон юм хэцүү сонсогддог шүү дээ. Ер нь бол яг юм шууд хүнгасаа сүрэг газараас эрэг газар руу гарч болгодог амархан болдгсон байсан бол хүн болгоно л мэдээж ингээл эрэг болчих шүү дээ. Гэхдээ яг тийм амархан зүйл биш гэдгийг би яг бас ойлгож ин. Гэхдээ ялтчгүй илүү өөрийнхөө гаргасан амжилт өөрийнхөө болж утж байгаа зүйлтэй амьдралын чинь гэгээлэг таата эрэг жижигхэн ч хамаагүй зүгээр л тийм маргааш гадаа гарсан чинь урдаас нартаа байна. За эсвэл яа дээ гэртээ хараад халуун устаа байна. Идэх хоолтой байна. Имжлэгийг үзээд суух интернеттэй гар утас эсвэл компьютер тийм зүйл санаад байна. Гэх мэтийн ингээд жижиг зүйлүүдээс ядаж ингээд эхлээд болж утж байгаа зүйлүүд дээр баг зэрэг анхаарлаа илүү хандуулад за тэгээд ер нь тэр нэг юм сөрөг тойргоос гарахыг хичээгээрэй гэж зүйл юу. За дараачийн гарч ирсэн хөзрүүд маань болохоор юм нэгэн хөзрүүд гарч ирлээ. За тэгэхээр эрэгтэйлэг энергитэйг нэлээд ажиллаж байгаа цаг хугацаа байсан харагдаж байна. Тэгээд угаасаа юм шийдэмгий байх, за баг зэрэг юм бачимдал те уур уцаар юм үзүүртэй байх гэдэг мэдрэмж бол эмэгтэйлэг гэхээсээ илүү хамаагүй илүү эрэгтэйлэг шин чанартай орно. Гэхдээ эрэгтэйлэг дотроо мэдээж хоёр одоо талтай байдаг. Сайн эрэгтэйлэг шин чанарууд болон илүү юм уу сүрэг эрэгтэйлэг шин чанарууд. Гэхдээ таны хувьд яг сайн эрэгтэйлэг шин чанарууд гэхээсээ илүү өмнөх үзрүүдээс харахад баг зэрэг юм сүрэг эрэгтэйлэг те илүү юм хүчирхийлэлтийн гэх юм уу одоо англиар болохоор aggressive гэдэг чинь те жоохон юм уур уцаартай, бухимдалтай, бачууралтай төрлийн эрэгтэйлэг энергийн идэвхжүүлэлт явагдсан байж магадгүй. Гэхдээ бас тэр чигтээ тийм бас санагдахгүй л байна л да. Яалтчгүй нэг юм жоохон модны зурагтай байгаа болохоор та бас таны бас бодож сэтгэж байгаа чинь бас уул сууртай, намтай те яг нэг юм ажиглаад байгаа нэг юм. За яах нь гэсэн юм шиг нэг тиймэрхүү бас мэдрэмж аяг өмнөх төрүүлж байна. Гэхдээ цаана ялцчгүй нарыг магадгүй сар тагалцсан юм шиг юм сөрөг сүүдэрлэг орчин харцаагаан орчин үүссэн нарны тусгалгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ буцаад нартай нөхцөл байдлыг дотроо амьдралдаа яаж иж агаад бий болох хэрэгтэй. За тэгээ хоёр дахь энэ доош арсан Five of Swords үзэр маань ерөнхийдөө одооний байгаа ямар нэг юм хэрүүл маргаан эсвэл за одоо хүмүүстэй муудалцсан ч юм уу эсвэл яадын ямар нэг юм үл ойлголцол үүссэн нөхцөл байдал хэрвээ би байсан бол түүнээс айл болох юм аятайхан эвтэхнэр ерөнхийдөө гарах хэрэгтэй. Тэ хүмүүсийг магадгүй уучлах, хүмүүстэй эвлэрэх, учраа олох, ойлголцох, үл ойлголцлыг ойлголцол болгож тэр одоо холдсон сэтгэлийг дотносгож одоо ингэж ойртуулах. Гэх мэтийн жоох юм эвлэрэл хэрэгтэй байна гэдэг хүзэр гарч ирлээ. Тэгээд ер нь бол юм газрын хорхоо, борооны хорхоо гэдэг бол чигний хорхоо
одоо юм бас зурагтай үзэр байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нэлээд юм газрын гүн рүү орсон асуудал байна. Таны магадгүй сэтгэл зүйч гэсэн энэ асуудлыг дагаад, энэ конфликтыг дагаад нэлээд юм газар руу гүн чихтэй харанхуй нойтон хүйтэн газар байгаа бол тоо. Тэгээд би нэг илүү эрэг байгаарэ гэж хэлжсэн зөвлөгөөнүүд маань нэг одоо зангилаас нь ерөнхийдөө гарч ирж байна л да. Та яаж буцаад амьдралаа нартаа гэгээлэг эрэг болох вэ гэхээр энэ хүү үүссэн үйл ололцол маргаан за ямар нэгэн зөрчилтэй ийм асуудлыг ерөнхийдөө шийдэх хэрэгтэй. Тэрнээсээ ийм эвтэйгээр дуусгаж, эвтэйгээр гарснаар таны амьдрал буцаад баг зэрэг нартаа болж та дэшигээ газрын гүнээс дэшээ гарч ирж нартаа гоё дулаахан орчинд очих болов уу гэж юу н бодогдож байна. Тэгээд хамгийн сүүлийн Ace of Wands энэ хүзэр маань болохоор ерөнхийдөө бас айгүй гоё гэгээлэг ерөнхийдөө урам зоригийн хүзэр гарч ирлээ. Тэгээд та бол энэ асуудлыг давж чаднаа тий. Энэ бол таны магадгүй бас яг төсөөлөөд одоо сэтгэлээр унж байгаа, уцаарлаж байгаа хэмжээний шиг яг боддороо тийм амар том гүнзгий асуудал магадгүй биш. Зүгээр яг мэдээж одоо танд тэр яг асуудал яг нүүрэн дээр тулцсан байгаа болохоор маш хэцүү санагдаж байгаа хальтаа. Гэхдээ ер нь бол та энийг даваад гарах боломжтой. Танд давж гарах одоо тэр чадал, ур ухаан, зориг, урам зориг те сэтгэл тэр одоо зүрх те юу гэдин тэр бүх шаардлагатай үйлдэл хийх энэ мэт ерөнхийдөө санаанууд нь эрч хүч зориг нь энерги нь байгаа гэдэг утга агуулгыг илэрхийлж байна. Тэгээ би бас танд амжилтыг хүсье. Аль бол хурдан энэ асуудлаа шийдэрэй гэж ерөнхийдөө бас хүсэж байна. Гэхдээ эвтэйгээр. За дараагийн өдрүүд маань болохоор за нэг юм 3 spirit animal-ийн хүзэр гарч ирсэн. 2 амьтан нь болохоор усны амьтан, 2 захын амьтан. За голынх нь болохоор гал элементийн амьтан байна. Тэгэхээр таны нөхцөл байдлыг тодорхой сэтгэл зүйч нь илүү илэрхийлж байгаа хүзрүүд гэж би ойлгож байна. Хэдийгээр ингээ гаднаа амар юм уур уцаартай нэрхтэлэг энерги шиг юм гал элемент шиг харагдаж байгаа боловч гаднаасаа тий яг уул ухтаа тий яг юм голдоо ер нь бол илүү юм сэтгэл зүйн усны элементтэй холбоотой сэтгэл санааны нэг юм гүнийн шарах, гүнийн сэтгэлийн гомдол, гүнийн одоо юм магадгүй өөр хүнд гэж гомдох сэтгэл ч юм уу тий араараа магадгүй утга шалгуулсан ч юм уу нэг тийм жоохон сэтгэлээр дундуур байгаа мэдрэмж төрж ийн магадгүй та ийм зүйлийг хүлээгээгүй. Тэгээд тэр сэтгэл зүйн одоо тэр сэтгэл санааны гонигтай байгаа тэр гонсрол, гомдол гаднаа илэрхийлэгдэхтэй гаднаа одоо таны биенээс гарч ингэж одоо ил гарч ирж байгаа нь мөсөн уулын оройн яг нэг юм уур уцаар тэ зүгээр бүгдийг нь алаад өгье, бүгдийг нь ингээд завчаад өгье гэдэг шиг нэг ингээд цэгрөө үзүүртэй сэлмээр ерөнхийдөө тулхыг гэсэн нэг тийм байдлаар боловсруулагдж байгаа бололтой эмоц нь. Тийм. Яг мэдээж энэ гал энергиэр энэ буур бухимдлаар энэ үзүүртэй сэлмээр маш хурдтайгаар энэ асуудлыг шийдэж болж байгаа ч юм шиг санагдаж байгаа боловч ер нь бол нэлээд буцаад жоохон төрөөгөө ирээрээ. Тэгээд өөрөө дотроо хүлээн зөвшөөрөөд за энэ миний ингээд нэг юм сэтгэлийн гүний шархны юм сэтэрсэн байна да тий. Энэ яг үнэндээ тэр гаднах хүмүүсийн гаднах нөхцөл байдал гэхээс илүүг миний доторх надад байсан магадгүй урд нь аль хэдийн байсан тэр гомдлыг ингэж сэдрээсэн үйл явдал болсон юм байна гэх мэтээр ерөнхийдөө жоохон өөр өнцгөр нь харж үзээд тэгээд тэр доторх хадгалж тээсэн тэр гунигтай мэдрэмжүүдээ ерөнхийдөө
хүлээн зөвшөөрчгөр заяа. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь за окей би үнэхээр гомдсон юм байна ч юм уу те гэх мэтээр яг жинхнээсээ тэр ухтаа мэдэрж байгаа мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд өөрөө ингээд тэг магадгүй дэвтэр дээр бичээд ч юм уу эсвэл найзтайгаа яриад ч юм уу мэдгүй ямар нэгэн байдлаар ингэж биенээсээ гаргаж илэрхийлж ингэж боловсруулахаар ерөнхийдөө тэр мэдрэмж маань хамаагүй илүү задраад энерги нь ингээд задраад тэгээд асуудал нь шийдэгдэх тэр энергитэйгээ одоо тэр мэдрэмжтэйгээ дараа нь юу хийж яаж тэр мэдрэмжээ энерги ингэж хуваарлаж яах вэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж ирнэ. За тэгээд сүүлийн 2 зөвлөгөөний хүзэр маань болохоор peace, patience. За төвчээр тэгээд ив наримтал. Ялтчгүй юм удаашрах те зөөлрөх тэр нэг урууцаараа дарах. За тэгээд ийм нөгөө хүчирхийллийн байдлаа багасгах те зөөлөх шин чанар энэ бүгдийг агуулсан яг утгатай зөвлөгөөний хүзрүүд гарч ирлээ. Төвчээртэй байх хэрэгтэй ахын. Төвчээр гэдэг нь гэхдээ мэдээч ингээд одоо өвдөж байгаа мэдрэмжээ ингээд шүдэ зугаад төвчих бол биш. Тим төрлийн төвчээр бол биш. Энэ бол ингээд ерөнхийдөө болсон үйл явдлыг зүгээр болсон байгаагаар нь хүлээн зөвшөөрөхтэй. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. За энэ ингээд ямар нэгэн шалтгаантай л угаасаа болсон билүү дээ те. Бид бүгдийг контролдох ямар ч юм айгүй. Нэгт чадвар ахгүй, хоёрт угаасаа контролдох хэрэггүй. Бидний амьдрал ертөнц одоо юу мөрч ингээд бидний туулж байгаа амьдрал замнал те цаанаасаа ерөнхийдөө бидний сайн сайхны урт хугацааны сайн сайхны төлөө ерөнхийдөө болж өрнөж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө арай юм том зураглалаар надад магадгүй хэрэгтэй болсон байх гэх мэтийн одоо юм итгэлтэй найдвар урам зориг хэрэгтэй. Тим төрлийн төвчээр гэж ойлгож болно. Ер нь бол төвчээр гэхээс илүү хүлээн зөвшөөрөл. Тэгээд одоо танд энэ тулгарсан байгаа асуудал бас эвлэрэгдэх те ингээд шийдэгдэх байх гэдэг юм итгэл найдвар бас маш их хэрэгтэй. За тэгээд ив найрамдал. Ер нь бол ингээд өөрийгөө би яг уулын нэм сүрэг хүн биш те. Уул нэм уур уцаартай юм жоохон галзууч гэх юм уу. Ийм сонин сэлэм зоомороо хүн төрлийн хүн биш те гэдгээ ерөнхийдөө бас өөртөө санаад би чинь уулын нэм сайхан амар амгалан ив найрамдлыг хүсэж байгаа шүү дээ гэдгээ бас санах хэрэгтэй байгаа юм болов. Тэгэхээр төвчээртэйгээр хүлээн зөвшөөрөх. Дээрэс нь эвтэйгээр энэ асуудлыг дуусгах. За 20 дугаар группийн уншлага маань ингээд дуусч байна. Тэгээд уншлагаа сонссонд баярлалаа. Хэрэгтэйсэн бол комент хэсэгт комент үлдээгээрэй. Дараачих бичлэгээр уулзцгаая. Хай 3 дугаар өдрийг сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. За 3 дугаар группийн маань тавтамарл. Бидний яг ерөнхий сонгосон хөтөр маань King of Cups гэдэг хөтөр байгаа бөгөөд энэ нь ерөнхийдөө сэтгэл зүй, сэтгэл санаатай холбоотой хөтөр. Тэгээд за окей, ерөнхийдөө өгж байгаа мэдрэмж нь нэг юм хүнд хэцүү зүйлийн араас те дайны араас зүгээр ингээд тайван зогсож байгаа. Хүчтэй даваад гарсан. Шархацсан мөртлөө шархтаагүй юм шиг зүгээр зогсож байгаа нэгэн хүний ерөнхийдөө зураглал илүү мэдрэгдэж байна. Тэгээд сүүлийн хугацаанд магадгүй таны амьдралд маш юм хүнд хэцүү цаг үе тохиолдсон бололтой. Би бусад үзүүдэд бас ерөнхийдөө гаргаад ирсэн. Тэр нь бол сэтгэл зүйн талаасаа ингээд юм доктортой хүчтэй учруулсан байгаа юм шиг нэг тийм хүчтэй мэдрэмжийг гаднаа илэрхийлж байгаа боловч
заавалчгүй бид нар өөрийгөө хүчтэй байх албагүй гэдгийг хэлмээр байна. Одоо сэтгэлээр унах тэр зөвшөөрлийг өөртөө өгөх хэрэгтэй. Готрох сэтгэлээр унах тэр болсон үйл явдлыг дотроо ингэж боловсруулах тий. Сэтгэл санаа дандаа юм дээр байна гэж угаасаа байхгүй. Дээшээ доошоо угаасаа хэлбэлзэн хөдлөн энерги одоо хэлбэлцдэг шиг. Өглөө нар гараад оройн нар маань жаргадаг шиг тий. Бүх юм дандаа юм өөрчлөлттэй байх жиж ерөнхийдөө байглаараа байна. Тэгэхээр та магадгүй тэр өөрчлөлтийн сэтгэл санааны ингээд давлгааны өөрчлөлтийг өөртөө хорцсон. Би ингээд сэтгэлээр унж болохгүй гэдэг ч юм уу яадаг чинь эсвэл би уйлж болохгүй гэдэг ч юм уу нэг тийм өөрийгөө сэтгэлийг өөрийгөө дотроо сүнсээ төгжсөн байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө аль болох жоохон өөрийгөө тэ сэтгэлдээ жоохон юм зөвшөөрөл өгөөсөө гэж хүсэж байна. За дараагийн хүзэр маань болохоор маш гоё эерэг таатай маш гоё мэдрэмж өгсөн хүзэр гарч ирсэн. Тэгээд ийм урт удаан амьдралын эмэгтэй бурхны буддийн ийм бурхны хүзэр гарч ирлээ. Тэгээд та айгүй юм урт амьдралаар амьдрах урт амьдралтай айгүй юм ухаантай хүнд хэцүү байсан ч гэсэн те заавалчгүй хүнд хэцүү гэсэн үг биш л те ерөнхийдөө маш юм ухаалаг маш их ухааныг одоо юм маш их дотроо ухаарлыг олж авсан удаан амьдралаар амьдрах юм болов гэдэг мэдрэмж төрж байна. Тэгээд энэ хүзрийн магадгүй зургийг аваад те за эсвэл энэ хүзрийг энэ бурхныхаа нэрийг нэтэр хайж агаад магадгүй дэлгэцэн дээр ч юм уу утасныхаа дэлгэцэн дээр тавьбал танд өдөр тутамдаа юм энерги хүч өгөх болов гэж бодож байна хэрэг хүсвэл. Тэр нь бол айгүй юм гоё маш гоё энергитэй хүзэр гарч ирсэн. За хэдүүлээ дараачихаа өдөр рүү орцгоё. За ерөнхийдөө бол яг юм голынх нь хүзэр нь хамгийн түрүүнд ерөнхийдөө гарч ирсэн бөгөөд таны ингээд сэтгэл зүрх те таны доторх мэдрэмжүүд оюун санаа бодол те бүх зүйл яг энэ 3 сэлэм ингээд баахан улаан хуцаар оруулагдсан байгаа мэт. Та өөрийгөө маш ихээр ороогоод түгжээд ингээд хумаад ингээд болохгүйгээд ерөнхийдөө ингээд бүх юмаа ингээд авчсан байгаа юм ерөнхийдөө харагдаж байна. Тэгээд мэдээж анх тэр ингэж ороосон улаан уяагаар ороосон шалтгаан нь өөрийгөө ингээд за би ингээд алдаж болохгүй шүү те өөрийнхөө сэтгэл зүгээ алдаж болохгүй шүү. За эсвэл хит их юм сэтгэлээр унаад ингээд одоо ийм хүнд хэцүү цагт хүчтэй байх хэрэгтэй. Би сул дараа байж болохгүй гэх мэтийн одоо ийм шалтгааны улмаас аюулгүй байдлын улмаас гэх юм уу да. Амьдралаа ингээд нураалахгүй тулд те сүрүүлэхгүй тулд үргэлжлүүлээд ингээд амьдрах, үргэлжлүүлээд ингээд ажиллаад те өдрүүд хоногудаа хүн шиг өнгөрүүлэхийн тулд хитрхи өөрийгөө боосноос болоод магадгүй юм робот шиг бараг юм болцсон өөрийгөө хүчилсэн ажиллаач хийгээд ч юм уу амьдралаа ч үргэлжлүүлээд ч юм уу ерөнхийдөө явж иж магадгүй мэдрэмж төрж байна. За тэгээд баруун талын хүзэр маань болохоор маш их юм өгөө авааны баланс хэрэгтэй байгаа тухай хүзэр. Магадгүй та хит их өгдөг бах. За тэгээ яг тэр өгдөг хэмжээгээр авахасаа санаа зовдөг те. Энэ бол зүгээр юм энергийн хувьд далд ухамсарын яг хувьд би төвшөнд ярьж байгаа шүү. Тэгээ энэ бүхэн ингээд таны амьдралд зүгээр юм боддоор дандаа ингээд бий болж илэрхийлэгдэж байдаг те. Ягаад гэвэл та далд ухамсартаа тийм өөртөө гоё юм хүртэх хэрэггүй ч юм уу мэдгүй нэг юм өөртөө юм авах зөвшөөрлийг нь өгөөгүй болохоор хитрхийн ингээд өөрөө өгдөг. Тэрнээс болоод ч юм уу таныг хүмүүс магадгүй ашиглаад те
танд өгөх хэрэгтэй тэр хариуг ингээд барьж чаддгүй ч юм уу, бэлэг өгч чаддгүй ч юм уу. Мэдгүй ямар нэгэн байдлаар за бүр хамгийн энгийн жишээ авъя л да. Та амар одоо ажиллаа сайн хийдэг. Гэхдээ таны ажил чинь тэр газар чинь ажлын газар чинь таныг тэгэж яг хийдэг одоо хэмжээгээр нь үнэлээд эргүүлээд юм цалингийг ч өгдөггүй гэх мэтийн жишээгээр энэ бол ингээ харилцаанд ч гэсэн орно. Тамаагүй харилцаан дээрээ бусад хүмүүст хамаагүй илүү сэтгэл гаргаад ч юм уу, төвчээр гаргаад ч юм уу яадаг чинь тийм. Тэгэхээр яг тэрийг бусад нөгөө хүмүүсээс яг эргүүлж тэр хэмжээгээр авч чаддаг. Гэх мэтээр ерөнхийдөө амьдрал маш олон талбар дээр энэ нь ингээд бодитоор илэрхийлэгдэж болно. Энэ нь ерөнхийдөө танаас өөрөөс ч нь одоо үүсэж байгаа гэх юм уу да. Та өөрөө дотроо тийм ихтгэл үнэмшилтэй. Өөрөө дотроо ингээд магадгүй багахта хитрхи их өгөөд хитрхи хичээгээд тэгтээ эргүүлээд нэг юм амар хайр таламж авч чадахгүйсэн бол таны ерөнхийдөө далд ухамсар чинь нэг тиймэрхүү одоо програмтай те кодлолттой байна гэсэн үг байхгүй. Тэгээд энийг ерөнхийдөө өөрөө аягүй сайн ухамсартайгаар ажиглах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй, ухаарах хэрэгтэй, нүүр туулах хэрэгтэй. Хэрвээ одоо тэ энэ өөртөө дотроо ингээд уяагаар орооцсон байгаа мэдрэмжүүдээс сул тавиад өөрийгөө задлаад миний дотор юу болоод байна? Яг яагаад байна? Би яагаад ингэж хүмүүст өгөөд эргүүлээд ерөөсөө авдаггүй юм гэмээр ингээд эргцүүлээд ерөнхийдөө жоохон доторх юмнуудаа боловсруулах хэрэгтэй харагдаж байна. Гэхдээ та сэтгэл 100% бол нилээн юм айгуу гоё юм. Доктортой, тууштай гэх юм уу юм уул сууртай, намтай, нуруутай байж чаддаг хүн байна л та. Гэхдээ өөрөх ёстойгоос илүү ихийг өрөөд байгаа л та. Тэгэд өөртөө бас хаяач гэсэн жоох юм сул дорой байх зөвшөөрлөг өгөх те. Хаяач гэсэн юм ойлгох зөвшөөрлөг өгөх. Монгол ер нь айгүй олон хүмүүс юм доторх юм сэтгэл зүйн одоо хүнд хэцүү бэрхшээлүүдээ нэг амар боловсруулж чаддаггүй ерөнхийдөө санагддаг надад. Тэгээ тэрийгээ ерөнхийдөө айгүй юм сэтгэлийн тэнхээтэй, сэтгэлийн одоо юу гэдэг чинь хүчтэй, зөрөгтэй гэх мэтэр ингэж одоо ойлгож сайшаадаг болов уу зарим хүмүүс. Гэхдээ бид нэр одоо бүр яг жинхэнэ сэтгэлийн хүч ханаас ирдэм бэ гэхлээр өөрийгөө сул дорой байх зөвшөөрлийг өөртөө өгч, өөртөө зөөлнөр хандаж те хүүхд ингээ гадаа гүгээд явхад тэр хүүхдийг ингээд унсан байхад нь ингээд түшээд босоод авдаг те тэр хүүхдэд ингээд урмын үг хэлж чаддаг байх гэдэг чи яг юм зүв штэ яг тэрэн шиг өөртөө бас өөрийгөө унахад чи ингээ унчуу за зүгээр те унсан ч гэсэн ингээд өөртөө битээтэй ихтэй ингэж хатуу хандаараа гэх мэтэр ингээд урмын үг өгч чаддаг өөрийгөө өөрчилж чаддаг уучлж чаддаг өөртөө зөөлөн байж чаддаг өөртөө гоё бэлэг авч бусад хүмүүсээс хүртэх ёстойгоо хүртэж хүлээж авч чаддаг те энэ бол яг юм жинхэнэ сэтгэлийн хүч гэж ерөнхийдөө тодорхойлогдно. За тэгээд улын муршилгүй дараачихаа карт руу орцгоё. За энэ бол ингээд таны нөхцөл байдлыг илэрхийлэх ерөнхийдөө 3 энерги spirit animal-ийн энергийн одоо амьтны хөзрийг гаргаж ирсэн. Хулган шиг л ерөнхийдөө хөдөлмөрлөж байгаа юм байна л да. Тийм. Гэхдээ хэдийгээр хулган маш хөдөлмөрчж гэлээ маш их олон ажлыг амжуулж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг цаана ерөнхийдөө маш их юм төгшүүртэй амьдарч байдаг. Тэгээд ингээд өөрийнхөө амьдралыг хит завгүй болгоод өөрийгөө ингээд би маш олон ажил амжуулж чинь гэдэг юм одоо нөгөө тэр байдлаасаа өөрийнхөө үн цэнийг олдог гэх юм одоо яг л одоо бага байхад бид нар ингээд сайн сураад гэрийнхаа ажлыг хийнгүүт ингээд манай аав ээж хоёр бидрийг ингээд одоо сайшаадаг шиг өөрийгөө байнга тэгэж одоо шахдаг гэх юм уу шаарддаг. Чи ингээд олон ажил амжуул те жамд ингээд амрах бараг юм юу одоо зөвшөөрөл байхгүй. Өөрөөсөө амрах зөвшөөрлийг өгөхгүй. Өөрийгөө ерөнхийдөө байнга юм завгүй ажиллаж ижил ерөнхийдөө өөрийгөө үн цэнтэй гэж бодож байгаа тэр нөхцөл байдлыг илэрхийлж байгаа хүзэр байна л та. Тэгэхээр та заавалчгүй юм хулганы амьдралаар амьдрах шаардлагагүй шүү дээ. Заавалчгүй тийм төгшүүртэй завгүй өөртөө амралт өгч чаддаггүй тийм амьдралаар амьдрах шаардлага байхгүй. Та энэсээ ерөнхийдөө гарахыг хүсэж байгаа гэж би бас бодож байна. Тэгээд дараачийн дундлын хүзэр маань болохоор oyster буюу ийм далаад ийм нуугдж байдаг дотор нь маш гоё ийм эрдэн
байж байдаг. Гэхдээ тэрийгээ бусдад дэлгэдэггүй. Өөрийгөө далаан гүнд ингээ нуудаг тийм ерөнхийдөө утга агуулгатай хүзэр буюу таны дотор маш гоё юм эрдэн нуугдж байгаа. Гэхдээ та тэрийгээ бусдад харуулдаггүй. Та магадгүй өөрөө ч таны дотор тийм гоё юм байгаа гэдгийг ч яг бүрэн мэдэхгүй. Энэ бол маш харамсалтай. Яг тэгвэл энэ доторх тэр эрдэнэ ерөнхийдөө бусдад биш юм ахэд ядаж өөрөө мэддэг болох юм бол та өөртөө ямар гоё юм уу үнцэнтэй мэдрэмж авч ямар гоё юм амьдрал чинь өөр эргэж ингэж дүүрэн болох уу. Тэгээ цаашдаад ерөнхийдөө бусдад түгэх, бусдад шеэрлэх бусдын амьдралд тэр эрдэнэ ингэж хуваалцах бол ерөнхийдөө бас таны дараагийн хийх хэрэгтэй зүйл гэсэн. Гэхдээ ерөнхий хэлэх гээд санаа нь юу вэ гэхээр заавалчгүй өөрийгөө юм хатуу хальсаар хатуу юм гадна бүрхүүлээр өөрийгөө ингэж дараад өөрийнхөө гэрлийг битээ ингэж бусдаас нугаараа өөрөөсөө битээ нугаараа тэр доторх эрдэнэ гаргаж ирэх зөвшөөрлийг өөртөө олгох. За тэгээ 3 дахь буюу хамгийн баруун талын үзэр маань болохоор ийм шидийн амтны спирит анималын ерөнхийдөө хүзэр. За тэгээ өмнөх 2 групп төр маань бол энэ ийм шидийн амтны хүзэр гарч ирээгүй. Яг зөвхөн энэ групптэй гарч ирлээ. Тэгэхээр та бол маш юм содон шидийн байгаад байдаггүй төрлийн бас хүн байх нэ. Яг л энэ дотроо эрдэн хадгалж байгаа Гэхдээ өөрийгөө гаднаа хатуу бүрхүүлээр ингээ нууцсан хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд түүнээс гадна бас та өөрийнхөө эмоцийг маш их юм илэрхийлэх, гаргах, гадагшлуулах, боловсруулах хэрэгтэй байгаа тухай үзэр. Баруун талын үзэр маань. Аль болох бид нар одоо тэр өөрийгөө яаж дэрдүүлэх юм бэ гэх юм бол зүгээр л доторх байгаа эмоц бага наснаасаа хуримтлуулж эхэлсэн тэр олон эмоцудаа таньж мэдэх, боловсруулах, дотгошоо өнгөх, тэдэртэйгээ ажиллах, тэдрийгээ ингэж задлах, магадгүй гаргах хэрэгтэй байгаа гомдол, гаргах хэрэгтэй байгаа гуниг, уур уцаар бухимдал, юу ч хамаагүй сөрөг ийм эмоцуд хуримтлагдсан байвал тэд бүгдрийг ингээд айхгүйгээр, санаа зовхгүйгээр өөртөө ажиллаад нүүр тулаад тэдрийгээ боловсруулаад, задлаад, гаргаад тэмдэглэлийн дэвтэр хөтлөнө үү, зураг зурна уу, одоо ямар нэгэн байдлаар ийм урлагийн төрлийн байдлаар ерөнхийдөө гарах боломжтой. Заалчгүй урлагийн биш та өөрөө юу хэмээр магадгүй уулан талах. Эсвэл бассейн цэлэхтэй ийм устай холбоотой шидийн амтан байгаа болохоор бас ийм усанд дуртай хүн байж магадгүй гэж ерөнхийдөө бодож байна. Тийм тэгээд хулган ч гэсэн энэ дундлынх нь ойстер ч гэсэн ерөнхийдөө ийм устай холбоотой амтнууд байгаад байгаа болохоор ерөнхийдөө айгүй усанд орж өөрийгөө тайвшруулах, усны ангаах терапи хийж сурахтай гэртээ магадгүй ийм халуун баанта усанд ороод ингээд өөрийгөө гоё ангааж нэдгээж гэж ерөнхийдөө бас ажиллаж болно. Усанд орж явахдаа, дүүшинд орж явахдаа ч гэсэн ингээд за миний ингээд бүх ингээд сөрөг бодлуудыг цэвэрлээд өгөөч гэдэг ч юм уу бүх юм сөрөг энергийг ингээд өдрийн маань хоримтлуулагдсан магадгүй юм ядаргааг тайлаад өгөөч гэх мэтээр өөрөө дотроо ботсноор тэр нь ингээд ерөнхийдөө бодлоор бид нар ерөнхийдөө бүх юмыг бодит болгодог. За тэгээд сүүлийн зөвлөгөөний 2 хүзэрлүүг оръё. Яг grief the gratitude гэсэн 2 хүзэр гарч ирсэн. Тэг ялцчгүй ийм гонигтай зүйл болсон байна гэж биелсэн шүү дээ. Урьдчилан ихэнд. Тэгэхээр яг тэр зүйлээ нэлээд сайн боловсруулж өөртөө тэр гониглах зөвшөөрлийг олгох маш хэрэгтэй байна. Тэгснээр ерөнхийдөө нэлээд таны нөхцөл байдал дээрдэнэ. За тэрнээс гадна талархал, gratitude. Мэдээч хэдийгээр ингээд гониглах юм таагүй зүйл болсон ч юм уу юм хэцүү шантраад сэтгэлээр унмаар зүйл болсон ч гэсэн мэдээж хүн болгоны амьдрал талархах зүйл байгаа. Амьд байгаадаа талархах. Зүгээр гадаа гараад нар байгаад талархах зүгээр л талархах. Зүгээр л оршиж байгаадаа талархах. Зүгээр байгаадаа л талархах. Маш энгийн зүйлсүүдээс талархлыг олж болно. Тэгээд
үзүүлгөө нь уншлага нь таалагдсан гэж найдаж байна. Хэсэгт комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.